Сайн уу залуу саныг яаралтай тайлбар бичлэг оруулахгүй болохгүй байна. Яг юуны талаар ярих гэж та бүхэн гадарлаж байгаа бах. Энэ бол iPad дээр линза 4 гэдэг холбогч ашиглаж тоглодог хэрэглэгч нарт зориулсан тайлбар юм аа. Тэр юу вэ гэхээр апдейт ороод SQL баригч ажиллагаа болоод маш хэцүү цаг өдрүүд байсан. Гэхдээ азар төд бодлого шинжилэл нь орж ирээд SQL баригч маань биднэрт ирсэн. Бас асуудал мундаагүй тэр юу вэ гэхээр SQL баригч орж ирсэн ч гэсэн бууга буруу таниадсан. Яг үүнийг ойрын өдрүүдэд маш олон хүмүүс над руу мэдээлэл өгч асууж өдөр болгон асууж байгаа. Тийм учраас миний зүгээс нэг iPad залгах боломж гараад яг өөрийн биеэр туршиж үзлээ. Анхнаасаа бол энэ бол ер нь бол анхнаасаа өгөгдөл нь програмын алдаа гэж явж байгаа. Тэгэхээр SQL баригч дээр ямар алдаа гараад байгаа юм бэ? SQL баригчийн зарчим нь болохоор энэ буу болгон дээр, буу дуран болгон дээр тусдаа даралтын төвшин оруулж өгдөг. Тэдгээр даралтууд нь өөрөө тоотой байдаг. Тэр тоогоороо дээрээс доошоо дарах өгөгдлийг нь одоо хэрэглэгч нь өөрөө тааруулдаг. Тэгэхээр бидний хэрэгэлдэг одоо тэр үндсэн SQL баригчийн үндсэн зүйлээ буюу бууга буруу таних үйлдэл нь тоглоход бол нэг хэцүү болно. SQL баригч ашигласны бараг хэрэг гарахгүй. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээлбэл 2 дугаар буун дээр UMP авцсан байхад эхний буруугаа шилжгээд вектор гэдэг бууг танихгүй гэсэн. Тийм болохоор буу болгон дээр тусдаа байдаг өгөгдөл нь нэг буун дээр яваад ирэхээр даралтууд нь бүгд өөр өөр авчиж байгаа. За тэгээд энийг хэрхэн янзлсан бэ гэдгийг би өөрөө яг зүгээр туршиж үзэж байгаа учрыг нь оллоо. Юу вэ гэхээр хамгийн ихэнд бидний хувьд бууны хэмжээ. Үндсэндээ бол хүмүүсийн хийдэг одоо энэ бууны хүрээний хэмжээ бол 100 та байдаг. Миний хувьд үнийг эртээр тавьсан баг. Яг эртээр. Хоёрдугаарт мэдрэгч. SQL баригчин дэлгэцнээр байгаа үйлдэлүүдийг дүрсээр нь таньдаг. Тэгэхээр бөөринкийгөө дараад роботны дүрс рүү ороод доор буун дээр байгаа энэ хүрээний мэдрэгчээ яг дээр нь тэгш үнцгт дээр нь тааруулаад байна. Илүүчгүй дутуучгүй. Хоёр буун дээр. Тэгэхээр бидний зүгээс юу хийх ёстой вэ гэхээр нэгдүгээрт бууныхаа хэмжээг дээр нь дарж агаад эрдээр тавих нь гараад бөөринкийгөө дараад роботны дүрс рүү ороод дээр нь байгаа мэдрэгчийг яг илүүчгүй дутуучгүй тааруулах ёстой. Тэгэхээр одоо энэ статусыг анзаарч байгаа бол доор бууны дээр тавьсан байгаа статусыг UMP байна. Эхний буу вектор 240-с авлаа. Шууд статус солигдсон байна. 4x хэлээ. За 4 ороод ирж байна. Одоо өмнөх алдаа болохоор ингээд эхний буун дээр 249 гэдэг буу авчгаар 2 дугаар бууг UMP гэж танихгүй гэсэн. 249-ээр яваадсан. За бэрэл авъя. Бэрэл. Яг энэхүү аргаар миний бүгдийг нь туршсан. Бүх асуудалгүй орж иж байна. Одоо ингээд бэрэлгээ ороод ирсэн. Хоёр бууга хооронд нь солиё. Эхний буун дээр M762 буюу бэрэл ороодсон байна. Хоёр дугаар буун дээр M249. Хоёр дахь дахиад солиод үзье UMP. За баярлалаа.